За сайн байцгаана сонсогчдоо боловсролын тухай буу хаалын яриатай цонхтой цаг подкастын шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Та бүхний мэдж байгаачлан бид олон төрлийн өөр боловсрол, за түүний үр ашиг, эцэг эхчүүдийн оролцоо, мэргэжлийн байгууллагуудын оролцооны тухай төрөл бүрийн зочдтой уулздаг. Өнөөдрийн зочин маань Дүүдүү хүүхдийн музейн захирал үүсгэн байгуулагч Мөнх Тулга ах маань байгаа. Бид хоёр харцангуй Монголд их яригддаггүй сэдв буюу мэд гарах ур чадварын тухай. Өөрөөр хэлбэл англиар survival skill гэж юу вэ? Яагаад хүүхдүүдэд бид нар багаас нь заах хэрэгтэй вэ? Монголчуудад ямархуу одоо мэдлэг агуулга дутагдж байна. Үүнээс болоод ямар эрсдэл үүсч байна гэдэг тухай ярина. Өнөөдрийн энэ дугаар маань боловсролыг дэмжигч live stream цэгийн студиогоос та бүхэндээ хүрж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Мөнх Тулга гэдэг. Би Дүүдүү боловсролын санг анх үүсгэн байгуулсан. За ер нь бол яг миний мэргэжил бол механикийн инженер, механик инженерийн мэргэжилтэй. Гэхдээ миний зүгээр илүү мэргэжсэн зүйл маань болохоор хүүхдийн туслангийн гадаад орчны хөтөлбөр. За мөн насан турш зориулсан одоо адлын явдалт ийм хөтөлбөрүүдээр л илүү мэргэжж ажиллаж байгаа. Тэг өнөөдөр бид хоёрын ярих сэдв болохоор харцангуй Монголд бас тэгж их яригддаггүй сэдв буюу мэд гарах ур чадвар гэж байгаа. Англиар survival skill гэж байгаа. Тэгээ энэ чиглэлээр Мөнх Тулга ах маань зөндөө ажил хийдэг. Би бас харж байсан. Зуны камп зохион байгуулах, хүүхдүүдэд өөрийгөө хамгаалах, өөрийн аюулгүй байдлыг хангах сургалт явуулдаг. Тэгэхээр хамгийн ихний асуулт энэ ур чадвар яагаад чухал юм бэ? Техник технологийн хөгжөөд бид нар чинь гадаа орчныг цаг өнгөрүүлэхөө болчлоо тий. Тэр энд мэд үлдэх чадвар хэрэгтэй хэвээрээ байгаа юу? Яг үнэ. За ялангуяа сүүлийн жилүүдэд бол ер нь улс орнууд бол энэ survival skill гэдэг зүйлийг илүү их ярьж, илүү их анхаардаг болчиход байгаа юм л да. Тэгээд survival skill гэдэг нь юу юм гэхээр эсвэл маш энгийнээр тайлбарлахад чиний урьдчилсан тааварлаагүй гинтийн зүйл болоход чи тэр нөхцөл байдлаас одоо ингэж мэд үлдэж өөрийнхөө амь насыг аврах энэ ур чадваруудыг хэлж байгаа юм. Тэгээд survival skill бас хэд хэдэн хэсгүүдэд хуваагдана л да. За гол нь болохоор одоо чи нэг нь болохоор нэг wilderness survival буюу ер нь бол онгон зэрлэг байгаль дээр чи мэд үлдэх ур чадварын талаарх нэг ойлголт байна. Нөгөө нэг нь болохоор одоо бид нар ингээд нөгөө urban survival гэдэг л яг бол уустай. Одоо бол бид нар ингээд суурин газар хит их төвлөрж байгаа хүн ам ихтэй энэ нөхцөлд чи яаж бас гинтийн зүйлээс мэд үлдэх чадах вэ гэдэг. Энэ ойлголт байгаа юм. За мэдээж бас нэг том сэдв бол байгалийн гамшиг тий газар хөдлөлт тэг гинтийн байгалийн гамшиг. Тэгээд ийм гинтийн зүйл тохиолдоход чи өөрөө ахвал цамбаа тий байгаа нөөц боломж энэ зүйлээд ачилчил тэр зүйлээс өөрийгөө болон бусдыг авч чадах бол гэдэг энэ ойлголт байгаа юм. Эцэг эхчүүд маань багш нар маань үзэж байгаа хүмүүс гайхчих магадгүй энэ чадварыг чинь ингээд системтэйгээр заах хэрэгтэй байд юм уу хөтөлбөртэй байд юм уу тэгэхээр та олон улсын бас туршлагуудыг судалсан баг тий. Ер нь гадаадад энийг сургуулийн заад юм уу эцэг эхийн заад юм уу хэн илүү хүүхдүүдийг энэ талд нь сургах юм бэ? За мэдээж хүүхдийн туслангийн гадаад орчны хөтөлбөрийг маш энгийнээр бол бас ойлгочихвол болно. Гэхдээ яг манайд бол одоо чинь туслан гэхэр мэдээ туслангийн талаарх нийтлэг нэг ойлголт байгаа даа шүү дээ тий. Тэгээд тэрнээс арай өөр илүү нөө нэг зэрлэг энэ байгаль дээр мэд үлдэх ур чадруудыг талаар яадаг. Одоо илүү заадаг олон улсад. За мэдээж дэлхийд дээр байгаа хамгийн том хүүхдийн байгууллага Scout-ийн хөтөлбөр дэлхийн 200 гаруй улс оронд одоогоор бараг 40-50 сая гишүүнтэй 100 гаруй жилийн түүхтэй. За энэ Scout-ийн хөтөлбөрийн үндсэн гол үйл ажиллагаа нь бол ер нь бол үндсэн үйл ажиллагааныхын 3-2 нь бол байгаль түвшгэлд явагддаг. Тэр байгаль дээр явагдана гэдэг нь бол яг энэ одоо мэд үлдэх ур чадвар маш олон одоо арга техникүүдийг бол хүүхдүүдэд багаас нь зааж өгдөг ийм байгаа. За мэдээж илүү нөгөө мэрэгчсэн ийм одоо курс, академи, сургуулиуд бас яг гадаад орчны чиглэл ялангуяа энэ survival skill гэдэг зүйлийг бол илүү мэрэгшүүлж бас заадаг энэ чиглэлүүд бол бас байна л да. За манайд бол яг энэ чиглэл юм бол одоогоор бол байхгүй. Scout-ийн болон улаан загалмайн зарим нэг үйл ажиллагаануудыг тооцох юм бол байхгүй гэсэн үг. Манайд ер нь хэрэгцээ хэр байгаа вэ? Манай хүүхдүүд за байгаль манайх чи байгальтай их ойрхон хөдөө явдаг, зам болохоор гол руу гарчдаг. Ер нь байгальтай их ойрхон хүмүүс бас харьцангуй тий. Хөс хөдөө одоо ч гэсэн манай Сүхбаатар амын тодорхой хувь нь малаж хуугаад түшглээд хөдөө амьдарч. Тэгэхээр манай хүүхдүүдийн мэд үлдэх чадвар хэр хэмжээнд байна? Бас ямар хэрэгцээ байгаа вэ? За энэ бол ганцхан Монгол гэлтгүү. Ер нь бол олон улсад бол яг маш чухлаар тавигдчихж байгаа л да. Яагаад тэгэхээр сүүлийн үед энэ уур амьсгалын өөрчлөлт, байгалийн одоо гинтийн давхчгүй хүчин зүйл болох зүйлс нь одоо ч өнгөрсөн жилийн Туркийн газар хөдлөлт те манай Монголд бол одоо газар хөдлөлтийн маш олон жижиг хэрэглүүд мэдэгддэг. Нэг л өдөр маш өндөр хүчтэй
одоо ингээд баалын газар хөдлөлөхэд маш олон байшин барилгууд нураад унах эрсдэлтэй тий. А мэдээж Япон бол энд бол ингээд багаас нь бүр ингээд сургуулийн өмнөх нас хүмүүс бага наснаас нь эхлээд ингээд бүр ингээд энэ ур чадруудыг бүр ингээд суулгаа явдаг. Тэгэхээр манайд бол маш их чухал. Ялангуяа Монгол бол өргөн дэлгэр одоо газар нутагтай за хүн ам нэлээ юм одоо ялангуяа орон нутгууд орвол нэлээ дарахсан тий. За одоо ингээд өнгөрсөн сарын өмнө одоо болсон энэ байгалийн үзэгдэл энэ цасан шуурга тий цас их хэмжээний цас өнгөрсөн жилийн үер усны асуудал гэхээр биднэрт бол энийг бол уламж сануулал байл гэсэн үг л энэ бид нар бэлэн байх гэдэг асуудал маш чухал. Тэгэхээр бол ер нь бол бид нар бол зайлшгүй энийг анхаарч цаашдаа бүх нийтээр эцэг эхчүүд боловсролын байгууллагын тий төр засгийнх нь ер нь бүх нийтээр энд бас тодорхой хэмжээнд анхаарч өөрсдийнхөө үйл ажиллагааг бас энэ тал руу чиглүүлж өөрсдөө ямар нэг ойлголт бас мэдлэгтэй болно гэдэг нь их чухал. Тэгээ одоогоор бол манай сургуулиуд онцгой байдлын ерхий газартай хамтраад онцгой байдлын ерхий газар дээр юу гэдэг нь чинь газар хөдлөлийн чичирхийллийн өрөө тий симуляцийн нэг юу гэдэг. Тийм өрөөгөр зочлох. За дрил хийх, гинти ослын хонхыг дуугаргаад хонх дуурсан хүүхдүүдийг бөөнөр нь гаргах гэдэг иймэрхүү ажлууд хийж эдгээр чинь бүгдээрээ л энэ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хүүхэд өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж сурахад чиглэж байгаа юм байна шүү дээ тий. Хүүхэд өөрийнхөө аюулгүй байдлыг хангах нь маш чухал. Дээрэс нь нөгөө нэг яг юу болоод байгаа гэдгийг нөө шоконд орлогоогоор хүлээж аваад анализ хийгээд ингээд нөгөө өөрөө шийдвэр гаргана гэдэг нь өөрөө маш чухал л та тий. Түүнээс л яг манайх бол үржилдгээр бол хийж байгаа тодорхой хэмжээнд нэг улс орон дээр нэг өдрийг зарлаад бүр цагаа тодорхой зарлаад тэр цагуудын хооронд тэгээ тий яг хийж байгаа нь сайн боловч энэ мууг нэгэд нэг тогтмол бас хийгээд бүр хөвшүүлнэ гэдэг нь бол өөр ойлголттой. Та энэ чиглэлээр ямар хуу ажлууд Монголд хийж туршаад ямар хуу одоо агц гарч ийн юу боломжтой гэж харж байна. За би нөө survival skill дотор ер нь яг юунууд багтдсан бэ гэдгийг маш энгийнээр тайлбарлая л да. Мэдээж яг хүүхдүүдэд зориулагдсан survival skill ур чадрууд бол арай нэг өөр одоо илүү нэг basic survival буюу энгийн зүйлсүүд байна л да. Одоо саний миний хэлсэн шиг ингээд нэг эрсдлийн юу үнэлгээг хийх те яг юу болж байна яах вэ гэдгийг ингээд ойлгож паниктанд орохгүй ойлгохын ур чадвар байна. За мэдээж уяа зангилаа байна. Эмнэлгийн ахын шатны тусламж байна. Суужин болон зүгчийг орон зайн баримжаагаар тодорхойлох гэдэг юм хүүхдэд хувьд бол энэ зүйлүүд дэлхийн нийтээр ерөөдөө survival skill-ийн ер нь хүн болгоны заавал хэрэгтэй биш. За тий ер нь хүн болгоны мэдчих нэг үндсэн нэг 5 6 төрлийн нуур чадрууд байгаа. Тэрний хамгийн ихнийх нь болохоор ямар ч орчин нөхцөлд байгалийн одоо зүйлсийг ашиглаад одоо оромж хийх одоо урт сүйдрвчийг салхинаас хамгаалах тий магадгүй одоо яг энэ цаг нөхцөлд цас маш их шуурж байна маш их хунгар цаснууд бий болж байна. Тэр хунгар цаснд чи тэн дээр яаж бас мэд үлдэх вэ гэдэг бас өөрөөсөө бас асуулт тавиад бодоод үзвэл бас олон аргууд байгаа. Тэрийг бас ингээд хараа судлаад ячвал зүгээр. За хоёр дахь зүйл маань мэдээж өөрийнхөө байршлыг бусдад дохио өгч мэддэгдэх. За энэ бол survival skill-ийн хамгийн чухал ур чадрууд. Нэгэн тооцогддог. Өдрийн цагаар чи яаж өгөх, шөнийн цагаар яах, шүглээ яаж хэрэглэх эсвэл ямар нэгэн тод өнгөтэй зүйлээр яаж өөрийнхөө байршлыг мэддэгдэх вэ гэдэг маш чухал ойлголт байгаа. За мэдээж ямар ч орчин нөхцөлд гал асаах ийм одоо ур чадвар орж байгаа. За мөн ус болон хоол хүнсээ хангамжаа бэлдэх. За мэдээж эмнэлгийн ахын шатны тусламж гэсэн иймэрхүү зүйлсүүд бол энэ survival skill-ийн гол одоо юунд зайлшгүй одоо мэдчих зүйлсүүд бол ордог юм байна. Бид нар өнөөдөр эцэг эхчүүд хүртэл хүүхдүүдэд тэрийг анх шатны мэдлэг ойлголтыг өгөө явах хэрэгтэй байх нь шүү дээ. Эсвэл мэрэгжлийн байгууллагад хандах хэрэгтэй ёо. Ер нь таны зүгээр. Ялангуяа монголчуудын хувьд бол түр бас өөрчлөлт асуултанд би дутаа ярилцсан байна. Монголчуудын хувьд бол харьцангуй бас энэ нүүдэлчтэй энэ ур чадвар амьдрах ухаан ч юм бол ерөөсөө л дэлхийд дээр баг одоо бол гайхагдах, явандаа ирээдүйд үнэлэгдэх ийм л ур чадварууд бол бид нар ингээд нүүдэлж авахгаас өвлөд аваад ирсэн байж байгаа. Сая нэг цасан шуурганы үеэр сар орчмын өмнө Баруун аймгийн нэг 14 тавтай хүүхэд нөгөө ямаагаа тэврээд хонсон байна гэдэг чинь энэ чинь ингээд нэг нөгөө талаар малч ухаан байгаа, нөгөө талаар маш сэрэг байна, шийдвэр гаргаж байна те. Ямар ч асуудлыг яагаад би ямаатайгаан байвал дулаан онно гэдгийг мэдчихээн те. Тэгээ эн чинь яг л энэ л зүйл л дээ те. Тэгэхээр бол монголчуудын хувьд бол илүү бас бид нар ингээд нүүдэлж авахын юмнуудыг ялангуяа монголчуудын тэр мал аж ахуйтай холбоотой, нүүдэл судалтай холбоотой тэр олон төрлийн уяа зангилаанууд бол ер нь бол мэд үлдэхэд бол маш чухал нөлөөтэй байдаг. Харамсалтай бид нар энийг төдийлнэх тоодоггүй. Мэдээж яг орчин үед бол одоо энэ ухаалаг утас байд юм уу те техник технологийн төвшлийг ашиглаад бол мэд үлдэх бол эсвэл нөгөө гинтийн зүйлээс урьдчилан сэргийлэх маш олон бас боломжууд байна л да. Жишээ нь одоо байршлаа өөртөө байршлаа яах
тодорхойлох, бусдад одоо аппликейшнаар дамжуулж одоо дохио өгөх ч гэдэг юм уу те. Утасныхаа луужингаа ашиглаад зүг чигээ олох ч гэдэг юм уу. Олон юунууд байна. Технологийн төвшөлтэй зүйлсүүд бас байна. Бас байгаа тийм. Таны бодлоор яг бид нар ингээд мэдээ үзэж байгаа л 100 болохоор гол төр гэдэг үн эндчжээ гэж харамсалтай мэдээ сонсдог тий. Эсвэл хүүхдүүдэд маань ер нь манайх ч одоо хоттай төр ярьжсэн шүү дээ. Хотын орчинд хүртэл survival skill байна. Хот бол маш олон эрсдлүүд байгаа. Тэгээ аав ээжүүд яаж нэ гэхээр хүүхдээ аюулгүй байхын тулд өглөөнөөс эхлээл орой болтол юм хараа хяналтанд орно. Тийм ээ. Одоо ерөөс гараас гарт та тэгэнгүүтээ өглөөс гарлаа, машиндаа суурлаа, машинаар сургууль дээр нь буулгалаа, баг хаалган дээр нь тулгаж буулгалаа. За дахиад гарч ирэнгүүт нь багшийн гараас авлаа гэж хот яг аюулгүй биш баснаас хамаарат бас хүүхдүүд маань хэтэрхий том хүмүүсээс хамааралтай болоод байна уу та? Ер нь хүүхдүүдэд яагаад энэ одоо гадаад орчны хөтөлбөр за илүү гүнзгийрүүлэх юм бол энэ мэд үлдэх ур чадруудыг заах нь чухал вэ гэдэг нь одоо хамгийн том асуудал нь яг саний үргэлжилж байгаа асуудалтай нэг хэд хүүхдээ бөөцөлөөд бид нар хүүхдээ анхаардаг тийм машинаараа зөөдөг сургууль руу н оруулдаг буцаагаад авдаг шиг юм. Энэ зүйл мань хүүхдийг нөө бие даах тийм гинтийн зүйлийн өмнө ингээд фанигд орохгүйгээр ингээд шийдвэр гаргахад бол маш сөрөг нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд 100 аяллаа үйт ч гэдэг юм уу тийм эсвэл сургуулийн гадаад орчин ч гэдэг юм уу эсвэл магадгүй 100-ны лагер дээр бид нар маш ингээд жижиг энгийн зүйлсийг хүүхдүүдтэй зааж өгөж энэ талаарыг гэж ойлголтуудыг хөвшүүлж явах нь бол ерөөсөө маш чухал. Тэгээд маш олон аргууд байгаа. Эцэгчүүд ч гэсэн өөрсдийн багтаа эзэмшижсэн, хэрэгжилж ирсэн те эсвэл магадгүй сонсож ирсэн тэр одоо зүйлсээ ч хүүхдүүдийг овоолцаад хийж явах нь өөрөө бол бас маш чухал гэдэг. Та өнөөдөр үзүүлэнгүүд авчирсан байгаа тий. Тэрнээс бас харуулах манай подкаст сонсож байгаа хүмүүс бас харж чадахгүй байх гэхдээ бас бичлэгээр үзэж байгаа хүмүүст харуулхад ямар хуу зүйлс байдсан болоо. Бид нэр амар үнэтэй том юм ингээд төсөөлжсэн байхгүй би бол жишээ нь тэгэхэд маш энгийн зүйлс байна л да. Ер нь бол маш их төлсүүд байгаа биднэрт. Маш их бас гарын авлага материалууд байгаа. Эхнээс нь бид нар бас орчуулад ингээд ерөөдөө ингээд агуулгуудыг зэгслээд хүүхдүүдийн насанд туугаад явж байгаа. Зүгээр би зүгээр сая нөгөө юунд нэвтрүүлэгт зориулаад нэг юм ганц шүглэний талаар ярих гэж байсан. Тэгээ шүгэл бол ерөөсөө мэд үлдэх энэ одоо survival kit гэж байдаг л да. Энэ одоо ингээд хэрэглэдэг багцтай. Энэ дотор ерөөсөө байдаг нэг номерт байдаг зүйл байж байгаа. Тэгээд ноднон хавар нэг их хурлын гишүүд нэг хүмүүс ингээд нэг шүгэл хүүхдүүд тарааж өгөөд ослоос өртөн зэрэглэгээд санаачлах нь маш зүг санаачлах байсан. Харамсалтай нь мастерыг нь ерөөсөө хүлээж аваагүй улс төрчид ингэж магадгүй гээд нөө буруу талаас нь авцсан. Уул нь бол энэ бол хамгийн чухал зүйл байгаа. Над одоо нэлээд олон төрлийн шүглнүүд байдаг. За би энд бол маш цөөхөн төрлийн авчирлаа. Одоо энэ жишээний гээд нараа emergency vessel гэж байгаа. Нэгсэндээ гинтийн зүйл гаргахад яасан шүгэл гэдэг. Энэ бол яг олон улсад мөрдөгдөг. За тэгээ энэний ард нь юу байгаа юм гэхээр олон улсад мөрдөгдөг шүглийн дохионод байгаа байхгүй юу? Хэрвээ урт шүглдэх юм бол чи хаана байна гэдэг гэсэн үг. Нэгсэнд одоо онцгой байдлаа аврах ч юм уу сая одоо зас цуттай үед ингээд хүмүүсийг ирэн хайж байгаа хүмүүс шүглэлтэй байсан бол маш бага энергиэр маш холын зайд чимээ өгөх боломжтой. Энэ бол ерөөсөө урт шүглэлт гэсэн үг. Энэ бол олон улсад чи хаана байна гэдэг асуулт байхгүй юу? Тэ? Хоёр дахь нь магадгүй нөө нэг тусламж хүсэж байгаа те эсвэл нурангууд оргоо засан дор байгаа эсвэл ингээд энэ хүн маань өөрт нэрээ шүгэл байвал 2 удаа шүгэлдвэл би энд байна гэдэг байршлаа хэлж байгаа юм. Би энд байна. Ерөөхдөө би зүгээрээ надад тусламж хэрэгтэй байгаа шүү гэд. Түргэн 3 удаа шугилдах юм бол олон улсад яаралтай надад туслаач намайг авраач гэдэг л юм тохиогоод байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ шүгэл гэдэг нь зүгээр л хэдэн хүмүүс санаачлаа зохиоцсон зүйл биш яг олон улсад мөрдөгддөг ийм зүйл байж байгаа. Мэдээж дэлхийд даяарчлагдж энэ хүүхдүүд маань гадаадын улс оронд аялан амарн те суралцсан ажиллаж амьдран те энэ зүйл тэгээд ийм зүйл тохиолдоход маш чухал. За яг хөө тэгээ сүүлийн үед бол хүмүүс анзаардгүй боловч яг нэг үүргэвчэнд хүүхдүүдийн сургуулийн цөөнх үүргэвчнүүдэд маш их шүглнүүд бас байдаг болсон. Тэгээд тэр бас их чухал. Тэгээд би зүгээр ер нь ингээд янз янз ингээд гинтийн тэгээд зүйлс болоод гамшиг болонгууд би энэ үед байсан бол яах болоо гэж би бас энэ асуултыг ингээд илүү ингээд энэ талаар ингээд судлаад илүү суралцаад явж байгаа болохоор ингээд өөрөөс энэ асуултыг асуудаг. Жишээ нь ингээд сая Туркийн газар хөдлөлтөн дээр доор тэр нурангад ороо хүмүүс ингээд маш олон өдөр хайлаа штэ тий. Тэгэхэд тэр доор байгаа хөхөд нэг шүгэлтэл исэн бол маш бага энергиэр амьсгалж чадахгүй байгаа ч гэсэн бишээ ярьж чадахгүй байгаа ч гэсэн багхан зэргийн одоо амьсгаа багхан зэргийн хүчээр шүглээр одоо өөрхөн байршлыг маш нарийн тэ аврагч нар болон тэр ирээ хайж байгаа нохоонуудад өгөх боломжтой ингээд амьд гарах мэд үлдэх боломжийг нэмэгдүүлэхэд шүгэл гэдэг энэ зүйл маш тустай байж байгаа. Тэгээд энэ болохоор би сүүлд хайж байгаад олж авсан яг ноднууд тарааж ирсэн шүгэл үлээ. Энэ шүгэлний нэг над таалагдсан юм. Ингээд дотроо нөх хүүхдийн мэдээлэл юмнуудыг ингээд юу яатсан оруулсан юмтай байгаа байхгүй юу. Тэгээд энэ санаачлах нь өөрөө маш гоё. Энэ манай нөгөө ус төрчдийн тараасан юу ах нь штэ тийм. Тэр чинь миний сонсноор нүүбийн хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр тэр нэг дүүрэг дээр
тараагдсан гэж би ойлгосон. Тэгээ ягаад шүгэл ингээд юм чухал юм бэ гэхээр сая түрүүний хоёлаа нэг хүүгийн талаар ярьсан шүү дээ. Нөгөө ямаага тэрч хондог гэх те. Тэр хүүхэд нөгөө хүмүүс хайж байгааг чимээг сонссон. Гэтэ би ингээд дуудах гэсэн чинь нөгөө нэг дуугарахгүйсэн гэдэг чинь ерөөсөө л юм байгаа байхгүй. Хэрвээ шүгэлтэй байсан бол шүгэл маань өөрөө 100-аас дээш децибелийн дуу чимээг гаргадаг байхгүй. Энэ бол ерөөсөө маш холын зайд хүнд байршлаа тодорхой өгөхөд маш тийм одоо хамгийн эрэгтэй зүйлэл гэсэн санаа. Би тэгэд болохоор хүн шүглийн сонсох уу яг одоо нэмэртэй юм уу те баг ингээл юм лаг хөгччөө тахад ийм юмар мэдээ өгөх гэх зэрэгээр ингээд нэг жоохон итгэдэггүй шүү дээ те. Тий. Бас нэг яг түгээмэл миний бас жоохон харамсдаг зүйл усны аюул. Тэгээ манайхан одоо саяны өвөл маш их далай руу явдаг болчих хүүхдүүдээ. Тэгээ би харж байгаад манайхын усны эрсдлийн тухай одоо яаж мэдлэгийг дэвшлүүлэх вэ? Бас магадгүй подкастаараа таас устай холбоотой зөвлөгөөнүүд өгвөл. За ус ялангуяа маш том сэдв. Ялангуяа манайх ч ингээд зуны үйлрэл нь ингээд богинохон. Тэгээ зуны тэр богинохон хугацаанд ерөөсөө л голын эргээ барааддаг, нуурын эргээ барааддаг. Тэгээд дийлэнх тохиолдолд шүү. Хинэггүйгээсээ, томчуудын хинэггүйгээсээ, хүүхдүүдийн нөгөө мэдлэггүйгээс болоод маш их тооны хүмүүс усанд энддэг. Тэрний ихэнх нь бас хүүхдүүд байдаг. Нэг осолтой зүйл. Хоёр дахь осолтой зүйл нь юу гэхээр нөгөө усан живж байгаа хүнийг хараад аврах гэж араас нь өсөрж ороод хамтдаа энддэг тохиолдол цөөнгүй байдаг тий. Тэгэхээр хэрвээ чи усанд одоо өртөө ус ч гэдэг юм уу нуурын усанд байхад ямар одоо техникээр чи юу яах вэ? Усны мандал дээр удаан тогтгоо гэдэг арга техникүүдийг олох нь маш чухал. За мэдээж олон нийтэд нөлөөллийн ажил тэр нэг анхаарах болгоомжтой байх те хүүхдүүдэд харж хандах бол мэдээж бол чухал энийг бол хийх хэрэгтэй. Нөгөө талаар түрүүний миний хэлдэг нэг хүн ч байна уу хүүхч байна уу ингээд усанд ингээд осолтцсон байхад ямар нөө зөв арга техникээр туслах вэ гэдэг нь өөрөө маш чухал. Тэгээд өнгөрсөн жил бид нэр Тайваны олон улсын гадаад орчны боловсролын байгууллага гэдэг байгууллагын багш нарыг Монголд урьж авчирсан. Тэгээ бид нар нэг ерөөдөө каяк завин дээр тулгуурлаж хөтөлбөр авсан. Гэхдээ энэ хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг нь яг энэ нэг усанд байгаа хүмүүс, осолцсон хүмүүсийг зөв арга техникээр аврах энэ нэг техник ур чадваруудыг бид нар ингэж заалгаж яг олон улсын левел 1 гэдэг гэрчлэгийг бол авсан байж байгаа. Тэгээ тэр нөө хэрэглэгдэхгүй юмнууд маань бас нэлээ нарийн. Одоо шидэж байгаа ус гэхэд нөө усны мандал дээр хөвдөг олс тэр усыг ивкэлтэн тий. За тэгээд бинээсээ бэхэлж байгаа зөв арга техникээр нөгөө хүүхд маань яах вэ гэдэг маш олон арга техникүүдийг бид нар нэлээд заалбуулсан. Тэгээд нэгэнт бид нар энийг сураад тавцсан юм чинь бидний бас одоо миний ялангуяа нэг одоо амьдралдаа баримтлагдаг зүйл маань сурсан зүйлсэл альхоор л олон хүмүүс түгээх хийх хичээдэг. Тиймдээ ч би ингээл өнгөрсөн хугацаанд хүүхд багтаа скаут за илүү насан туршид хүүхдийн туслантай холбоотой байхтай ингээд энэ суралцсан зүйлтэй энэ зүйлэл ингээд олон нийтэд түгээх гэж л ингэж хичээж явж байгааг нэг илэрлэн. Тэгээд өнгөрсөн жил бид нар ингээд бас хүүхдүүдэд хэд хэд удаагийн ингээд тестүүдийг хийгээд ингээд явсан. За давхар бид нар энэ сурсан зүйлээ онцгой байдлын уснаас аврах ангийн 15 залуучуудад нэг бүтэн өдрийн сургалт явуулсан. Тэгээд харамсалтай нь манай онцгой байдлынхаа бас нэг мэдлэг энэ талаарх ойлголт нь бас ерөөсөө маш доогуур олон улс. Одоо бид нар гаднаас сургалт авчингууд харьцуулаад үтсэж байгаа байхгүй юу. Тэгээд бид нарт зааж байгаа багш нарын одоо чинь аврах хантаас нэхэд маш жижигхэн хэлбэртэй жижигхэн хэмжээтэй ирнэ. Усны мандал дээр аврагчийг өөрийг нь болон нөгөө тусламж авруулж байгаа хүн хоёрыг усны мандал дээр багадаа 2 цаг одоо тогтоох тийм хүчин чадалтай байхад манай онцгойгийн залуучуудын хэрэгжилж байгаа хантаас нь олонгууд яг үндэ одоо жоохон муухагаар хэлэхэд нарамтуул дээр байгаа бидний нөгөө 50-60 мянгаар мэдхгүй байхдаа авсан хантаас нут яг ижлэхэн хантаазар ингээ хангалтны ээждэг. Тэгээ тэр хантааз нь бол мэдээж усны мандал дээр тогтооно гэхдээ аврагч нарх биш зөвхөн нөгөө нэг хувь хүнээ өөрийг нь хамгаалах хэрэгсэл байх гэж байна. Удаан хугацаанд одоо хөрөхгүй нь шүү дээ тий. Эргээд бас нөгөө онцгой байдлын бид нар энэ талаараас мэдлэгтэй болоо саяас манай хотод бас эмгэгтэй үйл явдал болоод газ дэлбэрх үед нөгөө онцгой байдлын ерхий газарт байгаа хүмүүс маань өөрсдөө эрсдэл өртөөд шүү дээ. Тэгэхээр цаашдаа энэ газарт хэн ирж ажиллах вэ тийм ээ. Бас бид нар энэ талаар мэдлэгтэй болоод гадаад улсын одоо гой сайхан машины дуурайлаа, гой сайхан хувцсын дуурайлаа одоо ингээс гадаад кино мэнэ үзэж байхдаа яг энэ онцгой байдлын үеэр ажиллаж байгааг нь харахаар бүр шал өөр байдлаар харуулж байгаа хгүй тийм маш болгоомжтой. Тэгээд нөгөө би усны талаар асуусан шалтгаан юу байсан бэхээр далай руу би нөгөө 2 настай хүүхдэд далай авчих байхгүй. Тэгээ Америк аав ээжүүдийн нэг амар сайн дадлал өгдөө. Тэр нь болохоор эрсдлээс сэргийлэх. Тэгэхээр эхлээд манайхаа ингээл нөгөө муу ёртой бага насны хүүхдийг бараг те эрснэ гэлээ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү хандлага байдаг бол Америкч нэг шинэ газар явахаас өмнө дандаа тэрийг гуглдээд ямар одоо юунд анхаарах уу гэд тэгсэн чинь Америкийн Coast Guard буюу одоо эрэг хамгаалах
штаб гэх юм уу да тий алба тэндээс гаргасан зөвлөмжүүд байт юм байна. Маш ойлгомжтой. Тэгээ тэрэн дээр нэгт далай руу явах гэж байгаа бол заавалчгүй хүүхдэд хантааз байх хэрэгтэй. Тэр хантааз нь нөгөө юм хөвөө биш яг яг таны хэлдэг юм усан дээр хөвдөг. Тэгээ тэр хантаазыг очиж худалдаж авсан чинь тийм стандартын дагуу худалдаж авсан чинь энэ хойноо бариултаа гэдэг юм. Тэгээд бариулаас нөгөө усанд гинт одоо төрлөг орж ирлээ ч юм уу те ямар нэг ишт болох ихэд нөгөө бариулаас нь татна. За тэгээ хантаасны өнгөн заавал неон өнгөтэйг сонгорё гэж байгаа байхгүй байгаль дээр ялгарна. Тэгээд салтаагаар нь ингэж хийдэг бүчтэй. Тэгээ ингэж дээш нь бүсэлчдэг. Тэр яасагс ч хөвөө өөрөө ингэж нөгөө хамгаалах хантааз өөрөө хөвөө авчдаг. Тэгээ би нэг юм ганцхан хантаазны тухай амар их сурж аваад бүр гайхаад ийм амар нарийн байд юм уу. Тэгээ хоёрт одоо аюулгүй байдалтай холбоотой юм ярьсан чинь нарны тос гэж байгаа байхгүй. Тэгээ нарны тос нь өөрөө одоо далайд эрсдэлгүй хүнд эрсдэлгүй гэхдээ хүний арсыг хамгаалах хүртэл бас хүний одоо өөрийн мэдгэстэй өөрийгөө хамгаалах нэг ур чадвар болчихж байгаа тий. Одоо та ер нь цаашдаа ямар хөө хөтөлбөрүүд хэрэгжүүлэх вэ? Бас манайх одоо нэг сургууль ч юм уу сонирхоод танаас сургалт авч болох уу? Бид нар гадаад орчны сургууль гэдэг ерөөдөө хөтөлбөр дээр бол ажиллаж байгаа төсөл дээр одоо ингээд санаачлаад өнгөрсөн жил бид нар Монголд анх удаа нүүдлийн цуслаан одоо мобайл камп гэдэг майхантай тэгээд нүгэд улс орон одоо газар нутгуудаар аялаад явдаг улс орон биш шүү газар нутгуудаар одоо говьд очдог хангаад очдог усны ирэг дээр очдог тэр болгондоо яг нэг саний нэг тухайн орчин нөхцөлд мэндүүлдэг те газрын зурагтай ажиллах ингээд энэ бүх зүйлсийг ингээд заагаад явах юм нүүдлийн цуслангийн төслийг бол өнгөрсөн жил эхлүүлсэн байгаа за харамсалтай нь өнгөрсөн жилийн бид нар гинтийн үер усны аюул маань өөрөө бидрийг бас ингээд энийг жоохон болгоомжлоход хүргэсэн. Гэхдээ бид нар нэг тоног төхөөрөмж юмтай болсон учраас гэр бүлүүдэд зориулсан family camp гэдэг хөтөлбөрийг бол хэрэгжүүлээ явсан байгаа. Мэдээж family camp-ийн хөтөлбөрт бас яг энэ нэг эцэг эхчүүд хүүхдүүд гэр бүлд нь хамттан байхад нь бас ингээд гадаад орчны боловсролын талаарх маш олон дадлуудыг бол суулгаад явсан байгаа. За тэгээд саяны өөрөө чинь нэг хамтаа зөө шүү дээ. Тэгээд яг Америк болон бас нэлээд олон улс орнуудад нэг ийм аянууд өрнөдөг. Тэгээд бүр ингээд гэрчлэгээ өгдөг. Safe boarding компани гэдэг одоо бид нэг тэрний яг Монголд бас албан ёсны одоо зохицуулагч байгууллага манай дүүдүүдээр болж байгаа. Бид нар тайбар төсөл дээр тэр маань юу юм гэхээр чи голд байна уу, нуур байна уу те ямар ч үед ороход заавал нэг хантаастай бай гэдэг энэ одоо хэвшмэл энэ дүрм журмыг л одоо хэвшүүл сургах юм байгаа. Ялангуяа одоо чинь хүсгэл талаа дээр за эсвэл манай туул гол дээр нэг рафтинг буюу хийлдэг завин дээр хүмүүс байж байгаа. Тэгэл өнгөрсөн жил ихэд бид нар гаднаас багш нар ирээд нөгөө багш нар ч нэг ирээд нөгөө туул гол дээр ингээд сургалтын цэвүүдийг яаж байгаа шүү дээ. Ингээд нөгөө чеклээ явж байгаа. Тэнгуут л зүгээр ямар байгуулгын нөө мэдхгүй ямар ч нэг рафтинг завин дээр ингээд хүмүүс дүүрэн суудсан. Тэгээ бид нар ингээд нэг бүрчлэн хүмүүсийг тоослоход нэг 2-3 завь цуваад явхад нэг завин дээр нэг 14-өөс 15 хүн суудсан байгаа. Завь болгон дээр 5-аас 6 хүн хантаазгүй явж байгаа. Тэр бүхэл нөгөө завин дээр гайд хийж байгаа нөгөө ахалж байгаа одоо хүн хүртэл ингээд хантаазгүй. Энэ мань өөрөө ерөөс ингээд байж болохгүй зүйл. Тэгээ монголчуудын нийтлэг юм имийг хийж байгаа сайшралтай боловч нөгөө стандарт гэдэг зүйл маань ерөөс ингээд огт байхгүй болохоор л эрсдлийг улам нэмэгдүүлээд байдаг. За яг энтэй адилхан жишээ бол одоо чинь хүсгэл далай болон нууран дээр одоо сүүлийн нөгөө урттай мотортой завтай хүмүүс их явж байна. Тэгээ төсөөлөд үзэл л да тий. Мотортой завтай явж агаад осолдвол та яг яах вэ? Хүүхдээ яг яаж хамгаалах вэ тий? Тэр завж болоод байгаа хүн таныг хамгаалж чадах уу гэдэг асуултыг завин дээрээ суухаас өмнө бодоод эн чинь одоо нэг эслийг уурчиж харах гэдэг зүйл шүү дээ тий. Муу ёрхээс илүү эслийг уурчиж харах гэдэг зүйл тий. Тэгээд энэ safe boarding компани гэдэг энэ байгууллага маань болохоор яг бид нар яг энэ хөтөлбөрийг тээврийн цагдаагийн газартай инжилээс гэж хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгээд ягаад гэвэл бид нар нөгөө сурсан болон олон улсад мөрдөгдөг юмнуудыг л багуугаар ингэж стандарт руу нойртуулах олон нийтийн нөлөөллийн юмнуудыг хийх дээр ажиллаж байна. Тэгээд энэ маш их чухал байгаа. Тэгээд ялангуяа бид нар одоо ингээд нөгөө survival skill-ийн талаар ярьж байгаа гэдэг нь хүүхдүүдэд ингээд нэг юу гал төлс сургаад ч болооч бариад ингээд байх гэдэг одоо ерөөсөө биш. А манай дүүдүүгийн хийдэг нэг аргууд өгдөө. Бид нар нэг ер нь дүүдүүгийн 3 хэгийн зарчим гэж байдээ. Ямар ч бид нэр цуслангийн хөтөлбөр байна уу, сургалтын хөтөлбөр байна уу, эсвэл үйл ажиллагаа байна уу те. Эсвэл бүтээгдэхүүн байна уу, бүх зүйлдээ энэ 3 хэ гэдэг зарчмыг бариад гэлтэй. Эхнийх нь юу юм гэхээр хөнгөн гэдэг санааг илэрхийлж байгаа. Хит нүсэр, хит академик, хит албан биш. Маш богино цаг хугацаанд одоо маш хөнгөн хэлбэрээр маш бүх хүмүүст маш ойлгомжтой хэлбэрээр зааж таниулах энэ аргуудыг мэдээж энэ их голцоо нэг ярих биш нэ хэрэглэгтүүн дээр тулгуурлана гэсэн үг. А хоёр дахь юм нь болохоор хөгжилтэй гэж байгаа. Тэр нэгсэндээ бид нар аялал зугаалахын үеэр маш хөгжилтэй байдлаар гэр бүлд нь болон хүүхдүүдэд нь хамттан заагаад өгнө.
гэсэн үг. А 3 дахь нь болохоор илүү хүртээмжтэй гэдэг утга санааг. Тэ? Цөөхөн идүү хүүхдүүд ингээд ялгаж авчаа тэр хэдтэй заах биш. Альхоор л олон хүүхдүүдэд тарааж олон хүмүүс түгээж авсурсан мэдсэн хүмүүс маань цаашаа ингэж түгээх энэ зүйл дээр л бид нар анхаард юм аа. Миний асайгуу баярлж байгаа нэг зүйл гэх юм бол одоо энэ нэг хүмүүсийн хайцсан байгаа сэдвч гэх юм уу те ингээд яг энэ минь гарах боловсрал хүүхдүүд өөрийгөө хамгаалах чиглэлээр бид нар яадаг вэ гэхээр маш их хүүхдийг хамгаалах гэж их хичээдэг боловч хүүхдүүд өөрсдийгөө яаж хамгаалах юм бусдын аюулгүй байдал одоо манай чи яг годамжинд явж байгаа бусдын аюулгүй байдалд эрсдэл очруулах хүүхдүүд маш их байна штэ одоо 18 хүрээгүй ирнэ нөгөө сурон гэдэг одоо мотоцикл юм уу дугуй одоо мотортой дугуй шиг юм унаа явдаг гэтэл тэгж байгаа байхгүй ингээд суран өөрөө их сайн ундаг байж болно өөрөө каск зүүцэн байж болно гэтэл машины урд уу шаравж байгаа байхгүй тэгэл эргээл өөр нэг жолоо барьж байгаа хүн ямар осол гараагүй байсан ч гэсэн тухайн хүн тодорхой хэмжээний травма авантай айц давтна дахиж жолоо барихтаа сандардаг болно ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар бид нар нөгөө хүүхдийг хамгаалах гэж их хичээдэг хэрнээ яг та нар өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалах гэдэг дээр сайн зааж өгдөг. Яг энэ чиглэлийн бас мэрэгчлээ олон улсын энэ чинь бас нэг аюул нарийн стандарттай байдаг. Тэрийг бид нар яг тэр стандартын дагуу хэрэгжүүлээд явхад бас нэг их олон цагийн ажил биш те. Одоо нэг үйл ажиллагааны өмнө нэг 10-аас 20 минутыг зарцуулаад аюулгүй байдлаа хангана. Жишээ нь гадаадад нэг усан парк дээр ч юм уу юм дээр суухаас өмнө заавалчгүй хантаа зүлгээд ингэн гэж заавчлаг нүгэл гарчдаг. Толгоогоо ингэ шүү тэрийг ингэ шүү гэд тэрний хизээч тийм одоо миний санахын төв болохоор их удаан байгаагүй. Гэтэл манайхан нэг аюулгүй байдлын зааварчилгаа үеингүүд л яасан ядаргаад ингээд тэгээ миний бас анх сонсоор нэг уулуурхай салбар анх хөгжөхөд энэ аюулгүй байдлын салбарыг хөгжүүлэх хэцүү байсан гэж сонсч ирсэн. Яа тэгэхээр муу юм дуудлаа, муу юм одоо төрүүлж хийлээ гэдэг ч юм уу. Эрсдэл чинь дандаа тооцоолж байгаа шүү. Бид нар ийм эрсдэл тэгээ хаабын журам бид нарт хэр их эрсдэл хэр өндөр байх вэ? Тохиолдох магадлал хэрэг байх уу гэх. Тэгээд нэг матрикс гаргадаг штеп. Тэгээ гаргахад ингээд бидний итгэл үнэмшил мухар сүсэг бас жоохон хойшин татна. Одоо яг гэхдээ харьцангуй бас ингээд маш олон биднэрт нэг одоо таагүй үйл явдлууд байгаа юм л да. Саяны тэр газны дэлбэрэлт те бийц бас ингээд тэрийг бодвол үзэж хэрвээ бид тэр жолоочийн оронд байсан бол би ямар арга хэмжээ авах вэ гээл те эсвэл би тэр аваар явж ирсэн бол би хүмүүст яаж энийг сэргийлж чадах байсан бол гээл маш олон юмнуудыг ингээд сүлд нь бодож л байгаа юм л да тий. За тэрний оны өмнө болсон тэр орцонд гарсан галт төмөр тий. Магадгүй яг тэгээ бид нар яг тэрний дараа ингээд гэрч дотроо ярилцж байгаа. Хэрвээ манай байранд яг нэг галт гарсан бол яах вэ гэдэг их нэртэйгээ. Тэгээ манайх ингээд сүлд нөгөө балкон дээр ингээд нөгөө нэг юм тусгай юм хаалт хийлгсэн нөгөө нэг юм хумцар хаалт. Тэнгууд тэр хаалт хийсэн хүмүүс маань манай нөгөө доошоо гарах нөгөө аварын гарцыг ингээд үзүүр хэсгийг нэгээд дараад яцсан тий. А тэрийг онгоолоход нэлээд ажил болохоор болчихж байгаа байхгүй тий. Ингээд энэ зүйлийг хүртэл бид нар ингээд ерөөсөө байнгын бодож байгаа. Тэнцэл эргээгээл нүг бид нар ингээд суурин газар байна те. Биднээс бид нар хичээгээд биднээс үл хамааран сөрөг зүйлсүүд байгаад байна шүү дээ. Түрүүн хэлдэг тэр хурдтай дугуй байна. За хот хооронд зорчоо явж хахад бид нар хичнээн дүрмэн бариад бүсээ зүгээд гэрлээ шилжүүлээд явж байгаа ч гэсэн өөдөөс ирж байгаа хурц цагаан гэрэлтэй машинууд биднэрт эрсдлийг бий болгох чинь те. Ингээд нөгөө олон хүчин зүйлсүүд ингээд нөлөөлж байгаа учраас л одоо бид нар илүү ийм за муу санаатай байх тий урчилж ингэж имийг төлөвлөдөг байх хардаг байх гинтийн зүйл болчвол маш хурдан шийдвэр гаргаад тэндээс одоо аюулаг холдуулах энэ зүйл байж байгаа юм. Бид яг таны юун дээр нэмээ хэлэхэд нөгөө орц гэсэн шүү дээ тий тэрний дараа би нөгөө өөрийнхөө манайх ч балкон дээр аварын гарцтай. Тэгээ ингээ аварын гарцаа нэрээ харсан чинь хүн ингээл мартаал тэн дээр нэг юм тавьсан байгаа байхгүй. Дуугаа аваажаал тавьсан нөгөө өвлийн уйлралт тийм ээ. Тэгээ яг судалсан чинь бас яг тэрний дараа би судалж байсан тэгсэн чинь Японд л ерөөс аварын гарцыг хааж нөгөө хиймэл зүйлэг хийвс юу ч тахыг хоригдсон юм байна. Гинт тэр аварын үеэр чи 1-2 секунд хүртэл амар хайраа учраас тэгээ бас манай одоо айлууд сонсож байгаа сонсогчд маань байвал аварын гарцаа нэг шалгаад үзэр ягаад тэгэхээр нээхэр чинь таны доотлын айл харагдана. Тэгээс дээдлийн айл өөрөөр хэлбэл би ганцаархан аварын гарцаа чөлөөлөөд нэмэргүй байгаа байхгүй. Тэр 10 хэдэн давхар айл бүгдээрээ чөлөөлөх хэрэгтэй. Бас тэгээд байр авахта тавих шаардлагуудыг нэг аюулгүй байдал болчихж байгаа байхгүй. Тий. Ер нь хүүхдүүд хэдэн наснаасаа энэ өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж мэд үлдэх боловсрол сурлах боломжтой вэ? За мэдээж жоохон тоглоомын аргаар тий одоо ч нэгэ дутаа гаргахад чи зогс хэвт өнхөр гэдэг нэг дүрэн байдаг шүү дээ. Энийг бол одоо ч дэлхийн зүүн гэдэг масала гэдэг төрхөн хөтөлбөр бол бараг цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн бага насны хүүхдүүдэд зориулсан бэлэн хөтөлбөр байна. Тэр мэрийг бол одоо ч шууд аваад ингээд сургууль орнотууд яг хэрэгжүүлж байгаа байгууллагууд байгаа байх л та тий. Гэтэ нэг тийм хүртээмжтэй биш байх гэж бодож байна. Яг бол харагддаг болохоор тэгэхээр иймэрхүү энгийн зүйлсүүд бас байдаг. Энэ бол ерөөсөө
маш чухал. Тэгээд одоо ч энэ төр нэг Монтессори тоглоом гэл нэг зарим газруудад ингээл нэг цоож моож янз бүрийн унтраалгынууд байдаг шүү дээ. Тэр чинь ингээд харахад тоглоом бит боловч тэр чинь нөгөө хүүхдүүд хийгээс сурчаад харанхуй үед те одоо ч ингээд гал гарлаа гэхэд бүхэл ингээд тогмог эсвэл газар хөдлөл болох ингээд гэрэл цэглэгаан байх болно шүү дээ. Тэр үед нөгөө хүүхдүүд мэдрээд тэр олон төрлийн нөгөө цоочнуудыг нөгөө нэг онгойлгож барь сурж байгаа л дадал хэлбэрийг л тэр Монтессори гэдэг байгаа тэр цэцэрлэгийн тэр хөтөлбөрөөр ч өгöd байгаа байхгүй. Ийм энгийн зүйлсээр бол ер нь бол хийж болно. Тэгээ мэдээж байгаль дээрх гадаад орчны үйл ажиллагаа бол хүүхдүүдийг ингээд бүр орчноосоо ингэж бүрэн мэдрээ те бүх мэдрэхүүгээрээ суралцах энэ боломжийг дэмжиж өгдөг учраас илүү нөгөө нэг цуцлангийнхаа лагер дээр гэдэг юм хүүхдийн цуцлангийн хөтөлбөр юм эсвэл сургуулийнхаа одоо том задгаа талбай дээр анги танхимаасаа гараад те энийг хийх нь их чухал. Өвөл байсан ч хамаахгүй энийг ер нь бол бага угаар хийгээд төвшүүлж явах нь бол чухал байгаа. Тэгээд би дахиад нэг зүйлийг хэлэхэд одоо бас яг 10 жилийн өмнө 2014 онд 4 сарын 16-нд Солонгосын Сеул гэдэг гатлах одоо хөлөг онгоцон дээр маш олон тооны дунд сургуулийн хүүхдүүд аяллаар явж байгаад энтсэн хэрэг гарсан шүү дээ тий. Тэгээд 476 зорчигч байсан хөлгийн багийнхтай тэднээс 170 эдийн өмнө одоо амьд дүлдээд үлдсэн 300 тэгээд ер нь бол ихэнх нь бол дунд сургуулийн хүүхдүүд байсан. Тэгээд бүгд амир ирсэн. Тэгээд энэний яг энэ ослын дараах нь бид нар Бээжинд олуулсан цуцлангийн нэг том хурал болсон. Тэгээд тэр хурал дээр яг нэг илтгэгч маань яг энэ сэдвийг барьж аваад ягаад ингэж хүүхдүүд ингээд цуцлангийн хөтөлбөрт хамрагдах, гадаад орчны хөтөлбөрт хамрагдах, те солилцооны хөтөлбөрт хамрагдах нь чухал юм бэ гэдэг. Тэгээд энэ ерөөсөө гол зүйл нь хүүхдүүд бие даат сурах, шийдвэр гаргах сурах. Шийдвэр гаргана гэдэг нь өөрийн зөв шийдвэрийг анализ хийгээд зөв шийдвэрээ гаргах. Энэ ур чадвар суралцах нь өөр их чухал юм аа. Түүнээс биш багш шин эцэг гэх юм уу те томчуудын илдэг зүйл маань бол байнга зөв байдаггүй гэдэг. Тэгээд тэр жишээн дээр яасан гэхээр тэр нөгөө хөлөг онгоц маань ингээд осолтоод далиангууд нөгөө хөлгийн зарлан мэдээлэх системээр нь хөлгийн ахмад нь болон одоо тэр багийнх нь байнга өрөөнөөсөө гарчлахгүй шүү. Удахгүй аврагч нар ирнэ, өрөөнөөсөө гарчлахгүй шүү. Аврагч нар ирнэ гэж байнгын зарлаад байсан. Байдал улам хүндэрсэн. Мэдээж хүүхдүүд юм шиг ингээл уцаараа бичлэг хийгээл те. За томчууд ирээд аварчих байх л гэдэг байсан. Гэтэл тэнд дунд нэг хүү байсан гэж байгаа. Яг бас үлд нөгөө аим ганцхан хүүхдүүдийн ярианаас энэ зүйлийг яасан нэлээ. Бүгдээрээ гарьяа. Тавцан дээрээс ус руу өсрэй гэсэн гэж байгаа. Тэгээд тэр хүүхдийг дагаад нэг 30 орчим хүүхд тавцан дээр очисон. Давцангаас үсэрсэн 20 хүүхдэн давцангаас үсэрсэн. Тэгээд үлдсэн 10 хүүхд нь бол яг давцангаас үсрэх үед аварын гацар нь гартны усанд ороод тэгээд тэр 20 хүүхд амьд бусад маш олон хүүхдүүд энтэж байгаа. Тэгэхээр үнэ шийдвэр гаргана гэдэг нь өөрөө ийм чухал байдаг. Тэгэхээр ерөөсөө л хүүхдүүдээ багаас нь бие даах те. Одоо ингээл гадаад дотоодд ингээл туслан хооронд тийм сургууль хооронд солилцооны хөтөлбөр яна гэж хүүхд ингээд бичиг баримтаа ингээд цэгцтэй авч явах те. Аль гейтер яаж орж гарах вүлээ гээл те. Маш олон зүйлийг суралцж байгаа. Амьдрал хэрэгтэй олон зүйлийг суралцж байгаа. Ийм л зүйл байж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд биднээс хол зүйл бол ерөөсөө биш. Тэ. Тийм бас дээр үе туслангийн хөтөлбөр чинь бол хүүхдүүд нэг яваад ирэхэд өөр болдог гэж аав ээж ярьдэн шүү дээ. Үргэлж одоо 10 нас хүртэл 9 нас хүртэл ээж аав нь үргэлж хажууд нь бахархунд бас нэг тийм аюулгүй мэдрэмж төрнө шүү дээ. Байнгын аав урд орчин, ээж урд ороод ямар ч гэсэн ингээд болчин юм болохоор аав ээж рүүгээ хардаг гэж байгаа байхгүй хүүхэд. Тэр нэг байдлын аав ээжтэй итгэж чинь маш сайн байна. Гэхдээ бидний гол зорилго бол ерөөсөө хүүхдүүдийг баг багаар бие даасан байдалд хүргэх. Ялангуяа одоо энэ Вьетнам руу ч юм уу Таиланд руу манайхан ч аялахаар их далаатай орн руу их аялдаг. Тэгээ ингээ харахад бол ерөөсөө аюулгүй байдал огт хангахгүй байх. За тэгээ далайн ирэг дээр маш их юм идэгч гэдэг юм уу те. Тэр чинь бас нөгөө нэг юунд нөлөөлдөг гэж байгаа байхгүй те. Одоо далаа дээр очиод хэр их юм мэдхүү, юу хийх үү те. Тэгээ заавалчгүй бага насны хүүхдүүд хантаазаа өмсөх гэдэг зүйлсийг нөгөө хэлж өгөн байхгүй учраас тэгээ бас нөгөө аялал жуулчны чиглэлээр явж байгаа хүмүүс чинь их тоохгүй байна л да ингээ сайхан байгаа гэдэг ч юм уу. Гэхдээ ер нь манайхан ч дийлийнх нь хойн сэлд сурдаг те. Бас сэлж чадахгүй бас нөндөө хүмүүс байдаг. Тийм учраас ингэж бие хамгаалах нь маш чухал юм байна гэдэг ажиглаж байсан. Энэ зүүн танайхан дахиад камп зохион байгуулах. Энэ зүүн бол бид нар нэлээд олон кампэйн. Ялангуяа энэ зүүнний нэг онцлог кампэйн болохоор аав хүү хоёрын камп байгаа. Нэгсэндээ аав нь хүүтэйгээ хамт туслангийн хөтөлбөрт хамрагдана, майхан туслангийн хөтөлбөрт хамрагдана. Тэ энэ бол маш бидний одоо энэ жилийн хамгийн онцлог хөтөлбөр байна. Тэгээд түрүүний ярьсан мэдээж нэг гадаад орчны тэр сургууль гэсэн outdoor school гэсэн хөтөлбөрийг бас бид нар бол туршилтаар явуулна. Тэгээд өнгөрсөн жилийн family camping хөтөлбөр бас явуулна. За мэдээж бид нар маш олон тооны каяк зайнуудтай болцсон байгаа. Тэр нь бол бид нар ингээд гадаад орчны чиглэлээр ингээд сур база нэлээд нэмэгдүүлээд байна л да. Тэгээд өнгөрсөн жил бас би Америкт Техаст
яг нөө өндрийн үйл ажиллагааны яг олон улсын сургалтанд суугаад бас ингээ гэрчлэгээ авсан одоо нөө уяа занглаа, олсны насжилт те олсны төрөл зүйлүүд гэдэг маш олон зүйлийг тэгээд гинтийн зүйл болоход яаж нөө нэг өндрөөс болон гүнээс одоо хүмүүсийг аврах вэ гэдгийг одоо техникүүд ч гэдэг юм уу ингээд суралцаад ирсэн учраас эдрэг ингээд баг багаар бид нар ингээд туршаад явнал явж байгаа ер нь бол би таныг өрхөн өмнө outdoors education гэ гадаа орчны боловсролын тухай нэг жоохон судалсан байхгүй юу. Тэгээ ерөөхдөө Америкт бол маш өндөр төлбөртэйгээр маш одоо үн цэнтэйгээр ийм хөтөлбөр зохион байгуулдаг. Өндөр төлбөртэй байгаа шалтгаан хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа тийм ээ нөгөө олон хүүхдийг тийм хэрэглэгдэхүүнүүд байгаа. Тэгээ олон хүүхдүүдийг зэрэг аваа явах чинь маш олон хүн ажиллана. Тэгээ эндээс сүүлд аягүй тийм юмуд гарсан юм байна. Сангууд одоо орлого багтай айлын хүүхдүүдийг боломжгүй айлын хүүхдүүдийг бас заавалчгүй ингээд хамруулъя мөнгө босгоод тэгээ заавалчгүй тэр академик ур чадвараас гаднаа орчны боловсрол хүүхдийн өөрөө өөртөө итгэл, бие биеалдрын хөгжил, за одоо бидний ярьж байгаа mental health буюу сэтгцэн эрүүл мэндэд маш их хэрэгээр нөлөөлөх юм байна. Бид нар хүүхдүүдийг дандаа ангид суулгаад академик ур чадварыг нь үнэлээл дандаа энэ хийс үрийн мэлгээд байдаг бол бодит орчин дээр гараа явахаар хүүхдийн стресс их тайлагддаг юм байна. Зарим одоо Скандинавын орнууд бол бидний нүртэй авах жишээ бол байгаль дээр маш их байлгад. Ерөөсөө энэ бол бороо орсон ч гадаа гэдэг ч байгаа байхгүй те манай. Тэгээ ерөөсөө ямар ч цаг уурт бид нар бол хүүхдийг маш их хайрлан бөөцөлнгээд бас жоохон одоо амьдралаас тасрна гэж ярьж байгаа шүү дээ. Ер нь бол байгальтай холбогдох харьцааг нь таслаа хийчихаар эргээд тухайн хүүхдүүд маань хохирчж байгаа байхгүй нэг бодлын тийм. Яг үнэ тий. Тэгээд одоо бол яг бид нарт гоё боломжууд бас байна л да. Одоо чинь 100 бол хүүхдийн туслангуудад айлхаар хүүхдүүд мэдээж аваа туслангийн хөтөлбөр юмнуудаа арахын туслангийн суурь бааз те хүний нөөцийн мэдээлэлээс харах хэрэгтэй. За дээрэс нь манай скаутын хөтөлбөрүүдэн дээр нь бол 21 аймаг 9 дүүрэгт салбартай тий. За яг скаутын нэг бас боломжгүй зүйл нэг одоо бол ингээд сургууль дүүргэлт мөргөлтөөр шилтгаалаад нөгөө танхимын юмнууд маань ингээд төдийлээ ингээд олон хүүхдүүдийг хамруулж чадахгүй. За нөгөө талаар нөгөө насан туршидтэй хүний нөөцийн бодлогоос ингээд хамаарат яаж байгаа те. Уул нь бол ингээд олон улсад хөтөлбөр нь хүлээн зөвшөөрөгдсөн. Бүх зүйлс нь бэлэн байж байгаа ийм гоё байгууллага байхад бол энэ бол одоо эцэгчүүд айлхаар ингээд скаутын бүлэг салаадуудад орон нутгийн хүмүүст бас огж ингээд яах боломжийг бас эрэлхийлэх хэрэгтэй. Энэ бол одоо маш гоё боломжууд байна. Бас бэлэн байгаа боломжууд те. За өнөөдрийн дугаар маань ингэрээд өндөрлж байна. Тэгээ өнөөдрийн дугаараараа Дүүдүү хүүхдийн музей үүсгэн байгуулагч Мөнхтурлага хэмээн хүмүүс илүү тэр талаар нь мэдэх бах те. Дүүдүүгийн захирал гэдгээр мэднэ. Гэхдээ бас миний аюу сонирхдаг зүйл нь тэр Мөнхтурлага яагаад энэ survival skill-ийг ингэж их ач холбогдуулдаг юм болоо? Яагаад 100 болон кемп зохион байгуулдаг юм болоо гэд аюу сонирхдаг байсан. Тэгээ тэр талаараа өөрөө мэдэнгээ давхар сонсогчдоо бага насны хүүхэд яагаад өөрөө бага насны гэлтэх бүх насны хүүхдүүд насан туршид өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангах. За гинтийн ослын үед, аюулын үед богино хугацаанд эрсдлийг үнэлээ шийдвэр гаргах түүнийг гүйцэтгэх ур чадварууд ямар чухал байдгийг олон улсад ямар хөө акцууд гарсан бид нар бас Монголдо Мөнхтурлага ах маань баг хамт олонны хамт аль алийг хэрэгжүүлж байгаа бас ямар боломжууд бий байгаа талаар маш их ярилцлаа. Тэгээ эцэг эхчүүдтэй дахин одоо саяны яриаг багцлаад хэлэхэд бид нар хизээж хүүхдтэд тулгаж болох те эсвэл өөрсдөө ч гэсэн тулгаж болох бүх бэрхшээл эрсдлийг урьдчилан харах боломжгүй. Үргэлж ямар нэгэн төрлийн эрсдэл байдаг. Энэ талаар өөртөө мэдлэг мэдээлэлтэй байх нь эрсдлийн сөрөг нөлөөг багасгаж болно. Бас бага насны хүүхдүүд том хүүхдүүдийг бид нэр хэтэрхий их бөөцснөрөө нөгөө мэд үлдэх чадварт нь сөргөөр нөлөөлнө. Тийм учраас аль болох хүүхдийг бие даалгах, өөрөөр нь юм хийлгэх, тодорхой эрсдэлтэй нөхцөлд бол асуудлыг шийдвэрлэх ур чадварыг нь багасна, хөгжүүлэх шаардлагатай ахна. Тэгэхээр өнөөдөр ирж манаа нэвтрүүлэгт орсон Мөнхтурлага ахтаа маш их баярлалаа. Багштай баярлалаа. Тэгээ өнөөдрийн цонхтой цаг подкастын дугаар лайв стрим зэгийн студиогоос та бүхэндээ хүрэлээ. Баярлалаа.